хэрлэн гол дагуул завь хөдөлгөөн тэргүүлүүдийг бол өдөр бүр өглөөний 9 цагаас 21 цаг 30 минут хүртэл явуулж байгаа. Гэсэн хэдий ч бас энэ усан тосолдох эрүүл мэндийн амь насаараа хохирох явдал бол байна. Тухайлбал өнгөрсөн 7 хоногт бол бас усанд 2 иргэн осолцсон ийм дуудлага байгаа. Усан тосолтоос гадна маш их эрсдэлтэй нөхцлүүд үүсэж байгаа. Аялал жугаарч амарч явахдаа одноороо усанд орох, машинтайгаа суух ийм эрсдэл үүсэж байгаа. За өчигдөр хангуул дүүргийн 10 дугаар хороо нисхийн оршуулгын хойд хадан Илсан дээрээс иргэн бэн 24 настай машинтайгаа унлаа гэсэн дуудлагаар манай нийслэлийн Аврах ангийн болон Галтүмөр унтраах 30 дугаар ангийн бэлтгэл ангийнхан ажиллаж иргэний амь насыг авч машиныг бол татаж гаргасан байгаа. За мөн Баянзүрхтийн 20 дугаар хороонд туулгол машин цуглаад гарч чадахгүй наа гэд 4 зорчигчийг бол туулгалаас аварсан байгаа. За харамсалтай нь өчигдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гачууртын эцэст сүмийн хажуу туулголын усанд 25 настай эрэгтэй унаад живлээ гарч ирэхгүй байна гэсэн дуудлагаар бол 15 км-ийг бол туулж нийслэлийн Аврах ангийн бүлэг очиж Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Минжинг үржүүлгийн гаран газарт найзуудтайгаа амарч зугаалж явсан иргэдээс Чингэлтээр дүүргийн 18 дугаар хороонд оршин суугч 25 настай бэг туул голын усанд ороод эргэж гарч ирээгүй хүчнийг шалгаж усанд осолцсон гэх газраас усгал дагуу 1 км зайд усанд живсэн байдалтай асалсныг бол олж цагдаагийн байгууллагад бол хүлээлгэн өгсөн байгаа. За 7 дугаар сарын 14-ний өдөр бол 13 цагт нь бол Налах дүүргийн Ингэр шандын задаа туулголонд 11 настай хүүхэд живлээ гэсэн дуудлагаар дуудлага өгсөн. Энэ дагуу 14-ний өдрөөс өнөөдрийн хүртэл 9 дэх хоногт ерөн хаах аврах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна. Шөнийн цагт бол эрлийг зогсоож байгаа. Өдрийн цагаар ерөн хаах ажиллагааг гар гэрийн нөхцөлөөр үргэлжлүүлэн явуулж байна. Энэ хугацаанд бол эрлийн ажиллагааг хуурай замаар газраар бол 140 орчим километрт усанд бол 200 орчим километрт нийтдээ 100 орчим удаагийн гүний шомболтыг хийж бол ерөн хаах аврах ажиллагааг үргэлжлүүлж байгаа боловч харамсалтай нь бол энэ зохицыг бол олоогүй ийм байлтай. Энэ хүүхэд маань бол бас тэр Налах дүүргийн Ингэр шандын задгаа буюу туулголд эцэг эхтэйгээ амарч агаад эцэг эхийг хараа хяналтанд байж агаад ингэж усанд тосолдсон байгаа. Тэгэхээр эцэг эхийн хараа хяналт бол маш чухлаа гэдгийг хэлмээр байна. За энэ Гачууртын сүмийн хажуу туулгалын уснаас 25 нас эрэгтэй бол бас урьдчилсан байдлын мэдээллээр бол бас арх савцуулалт хундааны зүйлийг хэрэгэлсэн, найз бүтээгдэхүүн зугаалж амарч явсан гэсэн ийм урьдчилсан мэдээлэл байгаа. Тийм учраас иргэд маань аялал жугаал амархдаа арх савцуулалт хундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байх, бага насны хүүхэд тавих хараа хяналтыг зайлшгүй сайжруулах шаардлага байна. Он гарсаар 22 хүн нийслэлийн хэмжээнд 22 хүн усанд оссны бол 7 нь бол бага насны хүүхэд байгаа гэдгийг онцгой анхаарч аялал амралт зугаалгаа сайн зохицуулж ажиллах зайлшгүй шаардлага байгаа. Бид нар бол нийслэлийн онцгой комиссийн нууцаас өгсөн үүргийн дагуу бол эргүүл хяналтыг бол хийж байгаа. Үүнийхээ хүчинд бол бас өнгөрсөн хугацаанд бол бас усан тооцоолох эрсдэл бүхий нэгэн иргэнийг бол усан тосолтохоос аварсан байгаа. Үүнээс бол 46 том хүн 5 хүүхдийг бол аварж хамгаалж ажилласан байгаа. За мөн энэ үер бас болон таван дахлын өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор бол нийслэлийн нутаг дэвшигт байрладаг 56 дууд цамх урсдаг зараар бол урьдчилан сэргийлэх урсдаг зарыг бол иргэддүүл бас хөргөж ингэж ажиллаж байна. За та бүгдийн өнөөдрийн амар амгалан айлтгая.
би нийслэлийн байгаль орчны газрын амтны эмч Цэрэн Нор гэдэг юм байна. За нийслэлийн байгаль орчны газраас одоо ойрын өдрүүдэд за одоо тарган тахал өвчин гарсантай холбоотойгоор хууль бус одоо тарганы ан агнуур хяналт тавих мөн одоо урьдчилан сэргийлэх ард иргэдээ сэрэмжлүүлэх одоо зөвлөмж зөвлөгөөнүүдийг одоо явуулж байна. За ойрын өдрүүдэд манай нийслэлд одоо амтны дуудлага 15 удаа ирсэн байна. За үүнээс одоо могоон дуудлага 3, за дөмхийн хөрөнгийн дуудлага 5, за борог өрөөсний дуудлага 1, мөн сарсан багаахны дуудлага 2 гэх мэтчлэн одоо ирсэн байдаг. За манай нийслэл бол нийслэлийн байгаль орчны газар бол ерөнхийдөө зэрлэг ан амьтдын одоо осол гэмтсэн бэртсэн за одоо тийм амьтдын дуудлагыг хүлээж авдаг. Тэгээд энэ хүлээж авсан амьтдаа одоо дуудлагаар очиж үйлчилж одоо бэртэл гэмтэлгүй бол буцааж байгальд нь тавьдаг. За бэртэл гэмтэлтэйг нь бол бас эдгэж эмчилж одоо асарч таринаад одоо ингээд бусаад байгальд нь тавьдаг ийм ажил хийдэг. За энэ ялдамт хэлэхэд ер нь бол бас манай нийслэлийн ард иргэд ялангуяа одоо энэ тарган тахлын одоо нөхцөл байдал хүндэрч байгаа энэ үед бол бас одоо сэрэмжтэй байх шаардлагатай байгаа. Одоо нийслэлдэхэд одоо өнөөдөр манай ногоон бүсэд ойрын үед одоо 2 тарганы өгсөн тарганы одоо дуудлага ирсэн. Тэгэхээр одоо нийт ард иргэдээ сэрэмжлүүлээд хэлэхэд ер нь өгсөн одоо эрчим нь муудсан амьдралынх нь эрчим нь муудсан одоо ийм тарган дээр бол очих шаардлагагүй. Одоо холоос одоо харж ажиглаад одоо нийслэлийн байгаль орчны газар за мөн одоо зоонод өвчний үндэсний төвд одоо мэдэгдэж байх хэрэгтэй. За хоёрдугаарт одоо энэ манайхан ард иргэдийн дунд одоо нэг тарганы одоо тийм эд эрхтэн ийм одоо өвчмөд хэрэгтэй гэж хэрэгэлдэг. Үүнийг одоо ерөөсөө таслан зогсоох шаардлага байгааг одоо ард иргэдэд анхааруулж хэлж байна. За баярлалаа. За нийслэлийн төвийн хэсгийн дараа мөнгөлөөр за та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За коронавирус COVID-19 халдварын таалах 2020 оны 7 сарын 22-ны 11 цагийн байдлаар дэлхийн нийтэд 14,899 мянган хүн өвчилсөн байна. За нас барсан хүн бол 617,897, бүрэн эдгэрсэн бол 9,103,974 хүн бүрэн эдгэрчээ. За дэлхийн эрүүл мэндийн байгууллагаар сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр улс оронд өвчлөл бүртгэгдээгүй. За Америкийн нэгдсэн улс, Бразил, Оросын холбооны улсад бол халдвар эрчимтэй тархаж байна. За Монгол улсын хэмжээнд сүүлийн 24 цагт бол өвчлөл чинээр тохиолдол бүртгэгдээгүй. За Монгол улсад коронавирус халдвар батлагдсан 287 тохиолдол байгаа. За энэ 287 тохиолдлын бүгд одоо гадаад улс орноос дөөвлөгдөн ирсэн ийм тохиолдлууд бий. За эдгэрсэн бол 213 хүн байна. За лабораторийн шинжилгээгээр COVID-19 халдвар батлагдсан 74 хүн халдвар төвчин судлалын үндэсний төвд эмчилэгдэн хянагдаж байна. За зам тээврийн яамны мэдээллийг хүргэе. Зам тээврийн яамны мэдээлэл 2020 оны 7 сарын 23-ны өглөөний 8 цагийн байдлаар 16 галт хэрэгээр 8109 зорчигч, 8 нислэгээр 1089 зорчигч, октябрийн 186 хэрэглээ 5424 зорчигч хяналт хяналтанд хамрагдсан. За шижигтэй тохиолдол бол бүртгэгдээгүй. За нийслэлийн хэмжээнд гэрийн ажиглалтанд 2020 оны 3 дугаар сарын 24-нээс 2020 оны 7 сарын 22-ны байдлын хугацаанд 7600 иргэн гэрийн ажиглалт хяналтанд орсон. За өнөөдрийн байдлаар 1043 хүн 124 өрхийн эрүүл мэндийн төвөөр хянагдж байна. За хяналтаас гарсан бол 5963 иргэн байгаа. За 579 хүн шилжиж ирсэн. За үүнээс хөдөө орон нутгаас 49 хүн ирсэн. За 790 хүн шилжиж явсан. За үүнээс 100 нь бол хөдөө орон нутг руу шилжсэн байгаа. За өнгөрсөн 24 цагийн хугацаанд бол шинээр 13 хүн гэрийн ажиглалтанд орж,
За гэрийн 14 хоногийн хугацаанд дуусаад 167 хүн гэрийн ажиглалтаас гарсан ийм мэдээлэлтэй байна. За ер нь гэрээ ажиглалтын хугацаанд 14 хоногийн хугацаанд бол тодорхой хэмжээний зөрчлүүд маань буурч байна. Гэхдээ иргэд маань 14 хоногийн хугацаанд бас халдварын хамгаалал зөрчих тохиолдол бол нэг биш удаа гарч байна. Тийм учраас тусгаарлалтаас гараад гэрийн ажилтнанд 14 хоногийнхаа хугацаанд халдвар хамгааллынхаа дэглэмийг баримтлан ажиллах хэрэгтэй гэдгийг бас дахин зөвлөмөр байна. За анхаарал татвал баярлалаа. Асуулт өгөл хариу тий. Нийслэлийн статистикад алдаас учраас өдгийн үндэсний баг яг нарийн мэгчдийн гэсэн баг шүү гадны оюуттай үз хөнгүү байна ийм иргэдийн нэг онц юм. Тэгэхээр нийслэлийн дэвш өдгийн бүтээл хэрэгцээг ажиллаж байгаа гэдэг хэлбэр. За одоо бол ерөнхийдөө амралт баяр ёслолын үе бол эхэлсэн байна. Гэхдээ өрхийн эрүүл мэндийн төвд нийслэлийн хэмжээнд 144 өрхийн эрүүл мэндийн төвд үйл ажиллагаа явуулж байгаа. 134 өрхийн эрүүл мэндийн төв 11 салбартаар үйл ажиллагаа явуулж байгаа. За энэ өрхийн эрүүл мэндийн төвүүд маань цагийнхаа хуваарийн дагуу иргэдэд тусламж үйлчилгээгээ үзүүлж байгаа. За миний түрүүний хэлсэн гэрийн ажиглалтын дээр бол өдөрт 2 удаа гэрийн ажиглалтын хүмүүсийн одоо ийм байдлыг бол хүлээн авч байна. За тодорхой хэмжээний зөвлөгөөг бол мэрэгжлийн хүний хувьд бол өгж байна. За мөн түүнчлэн бид нэр одоо тарган дахлын с ิจ гтэй тохиолдол тарган дахлын өвчлөл илэрсэн тохиолдолд бол нийслэл рүү орж ирэхгүй байх энэ үйл ажиллагааг бол бас зохион байгуулж байна. За энэ хүрээнд бол бид нэр өрхийн эрүүл мэндийн төвүүдээр дүүргийн эрүүл мэндийн төвүүдээрээ дамжуулаад тарган дахлын вакцинаас орсон сэргийлэх энэ ажлыг бол зорилттой бүлгийн хүн амд бол хийж эхлээд явж байна. За мөн дараагийн нэг арга хэмжээ бол тарган дахлын өвчнөөс орсон сэргийлэх зорилгоор бид нэр энэ чимлэгийн мэрэгчлүүдэд мэрэгшүүлэх сургалтыг бол эхлээд өнөөдөр бол эхэлж байна. За энэ сургалтанд бол хувийн хөгжлийн эрүүл мэндийн байгууллагуудын эмчнэр бас татан оролцуулна. За мөн өрхийн эрүүл мэндийн төвийн эмчнэрийг бол энэ тарган дахлын өвчнөөс орсон сэргийлэх энэ үйл ажиллагаанд ковидын халдвараас орсон сэргийлэхтэй зэрэгцүүлэн анхаарлын төвд ажиллаж байна. Нийслэлийн байгаль орчны газраас асуултаар нийслэлийн хэмжээний 2 өвчлөл тарган дахлын нууц Энэ тарган дахлын дуудлагууд бол ер нь бол энэ 7 сарын 13 за 7 сарын 18-нуудад ирсэн энэ дуудлагуудыг бол зооно зөвчний үндэсний төвд бол бид нар мэдгдсэн. Ер нь бол манай ард иргэд бас энэ өгсөн тарган одоо илэрсэн тохиолдолд бол ер нь зооно зөвчний үндэсний төвд бол мэдгэж байгаа шаардлагатай. Тий. Тэгээд тэндээс бол одоо тийм ноцтой юм ирээгүй шинжилгээгээр бол илрээгүй байгаа. Өөр асуулт авахгүй юу? За та бүхэндээ баярлалаа.